За тэгэхээр өнөөдөр та бүгд маань одоо студид суулсан гол зүйл бол National Green Lab буюу үндэсний ногоон лаб гэдэг санаачлага гэх үү те ер нь маш том нэгдэл үүсгэн байгуулагдсан байгаа. Энийхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч гэд чавхлан зөвлөхөөс яриагаа эхлэе. За National Green Lab буюу үндэсний ногоон лаб маань бол Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын санаачлагаар байгуулагдаад Монголын бизнесийн зөвлөл болон байгалийн үе сан гол хэрэгжүүлэгч байгууллагаар бол ажиллаж байгаа. Энэ үндэсний ногоон лаб буюу одоо яагаад бид нарт энэ үндэсний ногоон лаб гихч хэрэгтэй юм бэ? Гэвэл одоо яг үнэндээ бол бас дотоодын болон одоо гадны байгууллагууд, олон улсын байгууллагууд болон арилжааны банкуд ногоон төсөлд илүү хөрөнгө оруулах сонирхолтой болсон байна. Гэвтэл бэлэн байдал буюу одоо яг энэ санхүүжүүлэгч байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан хэмжээнд бэлтгэсэн төслүүд нэг их одоо байхгүй байна. Тийм болохоор энэ ч бас gap буюу орон зай гарч ийн тийм болохоор л үндэсний ногоон лаб гихч манд байгуулагдсан. Тэр төсөл хэрэгжүүлэгч болон одоо хөрөнгө оруулагчдын хооронд итгэлцэл, мэдээллийн зөрүү, төсөл илтэж байгаа одоо хүмүүс маань энэ нөлөөллийн үнэлгээ, санхүүгийн модель зэрэг зүйлүүдэд сайн бэлтгэж чадахгүй байгаад байна. Тийм болохоор яг энэ орон зайг нөхөж үндэсний ногоон лаб маань бол байгуулах зайлшгүй шаардлагатай байна гэдэг. Тэгээд одоо энэ манай Монголын бизнесийн зөвлөл болон байгалийн үе санд одоо санал тавиад тэгээд одоо өнгөрсөн 2 сард үндэсний ногоон лабынхаа нээлтийг хийсэн байгаа.